Энэ сарын 22-ноос эхлэн Монгол тооллоор 9 эхэлнэ. Мөн салхины эрч нэмэгдэж эх 7 хоногт ихэнх нутгаар цасан шуурга шурах төлөвтэй байна. Тиймээс огцом пүүдэрсэн энэ үед айл өрх галалгаа нэмэх, тахилгаан халаагуурыг ихээр хэрэгэлдэг. Үүнээс улбалан гал гарах эрсдэл нэмэгддэг учраас онцгой байдлын газар цаг үеийн сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байна. Ийм баяр амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулаад орон нутгийнхаа нийт иргэд аж ахуйн нэгж байгууллагууд галт төмөр болон гамшиг ослын аюулаас урьдчилан сэргийлгийг онцгой анхааруулж байна. Мөн одоо баяр наадмын баяр амралтын өдрүүдээр галт, солиуд, бенгалийн галыг зөвшөөрлгүй хэрэглэх энэ бол онцгой байдлын байгууллагаас энэ чиглэлээр зөвшөөрөл олохгүй байгаа. Албан ёсны худалдан борлуулалт газраас авч хэрэглэхийг бас зөвлөж байгаа. Энэ чиглэлийн аюулгүй ажиллагаа хангаж ажиллахыг одоо албан ёсоор анхааруулж байна. Мөн одоо энэ эхэлж байгаатай холбогдуулаад 21-22 өдрүүдэд нийт нутгийн баруун хэсгээр цасан болон цасан шуурах, шорон шуурах цагаарын урьдчилан сэргийлэх мэдээлэл ирээд байна. Иймд одоо иргэдийг хөдөө орон нутагт зорчихдоо тэр үеийн аюулгүй байдлаа хангах шаардлагатай бол одоо энэ өдрүүдэд зорчих байхыг онцгойлон анхааруулж байна. Энэ 7 хоногийн сүүлээр буюу 12 сарын 22-оос хойш сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулаад иргэдийг хүүхэд багцуудаа хараа хяналттай байлгах, аж ахуйн нэгж байгууллага, халтрын байгууллага үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж ойр орчмынхоо 50 метрийн зайд одоо цэвэрлэгээ үйлчлэгийг хийж иргэдийн аюулгүй байдлыг бас хангаж байгаа ажиллаж гэж хүсэх байна. Төгсгөлд нь гэр ороллын айл өрхүүдэд гарч байгаа галын тоо охирол аймагт гарч байгаа гал төмрийн тодорхой хэмжээг бол эзэлж байгаа учраас энд иргэдийг онцгойлон анхааран ажиллаж гэр орныхоо галлага, цахилгаан хэрэгслэх аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах гэж уриалж байна. Энэ оны байдлаар ахын гал төмөр 80 гаруй гарч, гал төмрийн улмаас 3 хүүхэд амиа алдсан байна. Тиймээс ерөнхий боловсролын сургууль амарч буйтай холбогдуулан бага насны хүүхдийг гэрт нь хараа хяналтгүй орхихгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа. Мөн цахилгааны утсыг шалгаж хүүхд хүрэхгүй газар тогтоох зуухны яндангийн хэсэгт галд шатахгүй материал буюу төмрөөр хамгаалалт хийхийг зөвлөлөө. Цаг агарын сэрэмжлүүлэх мэдээ. 21-нд манай аймагт бага зэргийн, 24-нд ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар 4-9 м/сек. 21-24-нд цас орох үеэр түр зур ширүүс 18-наас 20-нд эрдэнэт орчмоор шөнөдөө 15-аас 20 градус хүйтэн, өдөртөө 5-аас 10 градус хүйтэн, жаргалтанд орчмоор шөнөдөө 20-аас 25 градус хүйтэн, өдөртөө 8-аас 13 градус хүйтэн байх нэ. Нийт нутгаар 21-ээс эхлэн хүйтний эрчиж хангарч шөнөдөө эрдэнэт орчмоор 21-ээс 26 градус, жаргалтанд орчмоор 25-аас 30 градус хүртэл хүутрэх төлөвтэй. Өдөртөө нийт нутгаар 13-аас 18 градус хүртэл хүутрэх төлөвтэй байна.